За намайг Чингүн гэдэг. Би 7 дугаар ангид суралцдаг. За энэ болохоор миний анхны сторогоос эхэлжсэн маркерууд байна. Эдрийг анх Монголд олохгүй хань 2 жилийн өмнө сторогоос эхэлжсэн. Тэгээ би хайж байгаа нэгийг олсон ч энэ стороод байсан хүнээс 2 хүнтэйсэн болохоор би сторогоос чигсэн. За энэ болохоор Travis Scott-ийн Cactus Jack гэдэг брэндийнх нь лайт байна. Тэгээ би энийг болохоор агуугаа хямдхан дээрс нүрийн дгой чим болов гэж бодоод энийг авсан. Энэ болохоор би жоохон бахасаа Dragon Ball өссөн хөлт тэгээд энэ айгуу гоё харагдаад хөөргөө харагдаад хаана авсан. Энэ болохоор манай ээж их дэлгүүрээр явж байхдаа энэ өнөртөө усыг хараад тэр нь бүр үнэтэй 280 мая гэдээ хаана ээж хоёр эхлээд энэ сторогоос хайгаад үзье гэж хараад тэгээ сторогоос хайгаад утсан чи 110 мянга гэж гарчсан бол 2 дахь ямтхан тэгээ ээж битгаар захиалахад ээж яг хүсэж мөрөөжсэн өнөртөө ус нэрсэн. Би сторогоос яаж ориг хөл хоёрын ялгаж сурахаа мэдсэн ойлгосон. Яасан бэ гэхээр манай нэг ээжийн найз өгөхгүй. Тэр маань ажаагаас нэг бүүсний зураг хараад тэгээд энийг сторигоос хайгаад өгөөч гэхээр хайгаад үзэхэд ерөөсөө тийм бүүс нь гарч ирээгүй. Тэгээд яг Adidas-ын яг ориг пэйж руу нөрөөд харахад ерөөсөө тийм байхгүй хань. За энэ бол үнэхээр хөлөх тэр хичээн барьжсаныг болохоор би хөлөх гэж дүгнээд тэгэл гаргаж ирсэн байдээ. Сторогоос авах нь илүү ашигтай, дээрээс нь илүү хямдхан байт юм тусд юм байна. Анх мэдгүй гэж нэг тийм пэйж үүдэг байсан шүү дээ. Тэр үед ч тэгээд спонсор эдрийгээд харна. Яг ингээ хорхож яхад Gramix-тэй бичлэгээгээд тэрнээс нь за энэ юу н айгу оригинал юм зардах газар байна гэж бодоод. Тэгээ Amazon-оос юм амар байсан ч гэсэн тэр үед ерөөсөө Amazon-оос юм цахимрлага бол гадаадаас те нэг хүн байж л тэгээд трафикаар ирдэг байсан бол сторогоо шууд захиалаад ирсэн. Тэгээд ээж тоор айгүй дуртай болоод тэгээд дараагаар юмнууд захиалаад ирсэн. Энэ миний бодлоо авсан юмнуудын ердөөл тал нь энд байна. Монголоос олдгүй юмыг сторогоос олоход үнэхээр амар байдаг. Миний бодлоо олдын журнитэй нэлсэн баярлаа. Баяртай.